Та бүхний өнөөдрийн амгалан айлтгая. Тэгээ юуны өмнө бол энэ Ванга хорон дарга нөхөр одоо Бакег улиран сонгогдоход нь бид нэр дэмжижсэн явдал ер нь буруу болжээ. Байнгын хороо бол ер нь мэрэгжлийн үнэлт дүгнэлт гаргадаг. Улсын хурлын гишүүд мэрэгжлийн хүнсүүдээс зөвлөгч нараас асуусан, ярилцсан зүйлээ санал бодлоо илэрхийлэх зорилттой ийм байгууллага шүү дээ. Хурлын бүтцийн байгууллага. Тэгээ энэ дээр одоо улс төрийн өнгө аясаар энэ хурлыг удирдах нэг намын гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналыг нийтээр нь хураахгүй хойшлуулах одоо ийм шийдвэрийг гаргаж ингэж хурал удирж болохгүй. Би дэгийнхээ дагуу ярьсан шүү. Та хэлцэж байгаа асуудалтай бол бата яа. 2015 оны төсвийн хэлцэж байгаа асуудалтай бол та бол ус төрөө дараа нь. Таныг юм ярьж байхад би үгүй чинь таслаагүй шүү. 2015 оны төсвийн асуудлын бол тодорхой хэдэн асуудлууд дээр анхаарах ёстой гэж би бол бодож байгаа юм. Засгийн газар бол энэ татварын орлого төсвийн орлого бүрдүүлэх асуудал дээрээ бол анхаарах ёстой юм. Үндсэлтэй бодох ёстой юм. Тэрнээс биш татварын өр авлага 325 тэрбум төгрөгийг одоо 70 хоногт барагдуулна гэж төсвийн тодтол хийж байгаа явдал чинь бол маш буруу. Чадахгүй. 500 тэрбум төгрөгийн татварын авлага байгаа түүнийхээ 325-ыг одоо авна гэж байгаа чинь бүтэхгүй. Бодтой юм төлөвл. 70 хоногийн дараа наад төсвийн тодтолыг чинь бодтойроо гүйцэтгэл нь гарч ирээд та нар ямар юмаа тодтогж байсан бэ гэдгийг чинь одоо их хурлыг засгийн газрыг энэ ард түмэн харах болно. 70 хоногийн дараа болох гэж байгаа юмыг өнөөдөр хуурахын хэрэг байхгүй. Нефт бүтээгдэхүүний онцгой албан татварыг нэмэх гэж байгаа 3-4 зүйл заалтаар нэмэх гэж байгаа юм болох хэрэгтэй. Дэлхийд даяар нефт бүтээгдэхүүний үн яаж одоо доошоо буучаад байгаа вэ? Энэ ойрын ирээдүйд нэг хэсэг хугацаанд ийм байна гэж яхад Монгол шиг одоо ингээд онцгой татварыг нэмнэ гэж төлөвлөж яадаг улс орн байж болдгийм үү? Энийг бол би одоо зайлшгүй анхаарах ёстой асуудлаа гэж ингэж бодож байгаа. Шинжлэх ухааны байгууллагуудын зардал дээрээ засгийн газар анхаарах хэрэгтэй. Энэ боловсрол соёлын шинжлэх ухааны сайд тэр дээд боловсролын өртөг төлбөрийн нэмэх болохоор одоо ингээл нэмүүлээд байдаг. Шинжлэх ухааны асуудал дээр нь болохоор хасах тал руугаа ингээ хандаад байдаг. Энэ 15 онд хэрэгжиж байгаа 180 гаруй төсөл байгаа. Тэрний одоо санхүүжүүлэх ёстой хөрөнгө мөнгө нь бол ингээ 5-6 тэрбум төгрөгөөр ингээ тодтголоор хасагдах гэж байгаа. Шинжлэх ухаан гэдэг энэ байгууллага чинь дотоодын нийт бүтээгдэхүүнд ямар зардал эзэлж гэнэ үү? Мянган хүнд хэдэн шинжлэх ухааны ажилтнанд ногдож гэнэ гэдэг үзүүлэлтээр дэлхийн нийтэд улс орнуудыг жигсааж явдаг. Тэгээ Монгол бол ерөөсөө шинжлэх ухаанаа дэмждэггүй, шинжлэх ухаан байдаггүй. Ер нь 12 оноос хойш шинжлэх ухааны байгууллагыг бол нэг хэдэн одоо нэг настай улсуудын байгууллага ухааны юм яриад явж идэг ийм улсууд байгаа. Энэ бодлоосоо бол салах хэрэгтэй. Шинжлэх ухаан бол улсын хөгжилд нэмэр болно. Тийм учраас энэ төсвийнхаа тодтгол дээр одоо анхаарч үзэх шаардлага бол байна. Улсын их хурл тэр тусмаа төрийн байгуулалтын байнгын хороо бол энэ төсвийн тодтгол хилцэж байгаа, төсөв хилцэж байгаа үед нэг хэд хэдэн асуудал дээр бүр нэг ажлын хэсэг гаргаад нэг ажилламаар байгаа юм. Их хурл гэдэг байгууллага бол зөвхөн хууль үйлдвэрлэдэг байгууллага биш. Гаргасан шийдвэрийн хэрэгжилт хяналтыг бас тавьж яадаг ийм үүрэгтэй байгууллага. Өнөөдөр их хурл төсвийн зардлыг хэмнэх хичнээн олон шийдвэр гаргасан. Тэрний хэрэгжилтийг яагаад их хурл үзэж болохгүй юм? Энэ олон зөвлөхүүд, энэ олон орлогчид гадаад арга хэмжээний зардал, тээврийн зардал гээл 15 оны төсвүүдээр бол олон зүйлийг засгийн газарт үүрэг даалгавар болгож өгсөн түүний хэрэгжилтийг үзэхгүй байгаа. Дээр нь нэмээд Чингис бондын одоо зарцуулалтын үлдэгдэл хөрөнгийг яах гэж байгаа юм энэ хямралтай үедээ. Үн докторжуулах хөтөлбөрийн чинь одоо үр дүн гарсан бол гараад, гараагүй бол гараагүй хөрөнгө мөнгө олж авах талаар анхаарал тавьдгүй юм уу? Аль аль нь их хурлын шийдвэртэй л одоо хийсэн ажлууд. Ийм юмн дээр бол их хурл одоо анхаарал тавьж төрийн байгуулалт эдийн засгийн байнгын хороод бол анхаарал тавьж ажиллаж байж энэ төсвийн хүндрэл юмнаас бол гарнаа. Эцэст нь хэлэх ганцхан үг байна. Тэр ерөнхий сайдад очиж дамжуулаарай баяр зах сайдаа. Ер нь аарсаар ямаар энэ хямралаас гарах гэж ингэж оролдоод цаанаа дал дутхтай ямаар оролдоод бол үр дүнд хүрэхгүй. Тэрэнд орохноо үндэсний хэмжээнд хэмнэлтийн одоо ийм хөтөлбөр бодлого гаргаа. Нэгэнд хүнд болсон гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа юм бол зөвхөн улс төрчид биш ерөөсөө бас энэ хэрэглээгээ одоо багасгах наазах нь улс цахилгаан эрчим хүчнийхээ хэрэглээг ч гэсэн багасгахыг яагаад одоо хүмүүс бас зөв зүйтэй талаас нь ойлгож болохгүй гэж. Үндэсний хэмжээний ийм бодлого хэмнэлтийн бодлого гаргаж иж энэ хямралаас бид нар гарна. Тэрнээс нэг хэсэг нь одоо ингээд илбэг дэлбэг зарж идэг. Тэгээ ард түмэн болохоор зэрэг л хамгийн үнэтэй одоо хоол хүнс бараа бүтээгдэхүүнээ авч идэг. Тэгээ цалингаа асуулж идэг. Ийм байж бол таарахгүй.